Adventure Journey vlog-ийн 2 дахь дугаар эхлэж байна. Харин утагт завгүй байдлаа амьдралын зуршил болгосон бидний хитэн залууст 7 хоногийн ганцхан өдрөл хойд ирэх цаг олдох юм да. Хоёр дахь аяллаа эхлүүлэхээр өглөө эртлэн босч Монгол Элсоор туулай цагтаа багтааж 7 цаг гэхэд уулзаа тавлаа. Австралийн өмнөд хэсэгт 7 сарын сүүлчин өвлийн улирал шовдрох шатантаа орж байгаа хэдий ч энэ өдрийн хүйтэн энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр таарсан гэлтэй. Манайхны хэлдгээр хаврын салхи хавирга нэвт, өвлийн салхи өвөр нэвт гэдэг шиг л аль аль нь тохиох шиг. Унтсан хойгоор жуулуучин Баасхүү маань Олимпийн мөнгөн медаль хүртсэн явдал нь уулзахаар тохирсон газартай маань яг цав тохирлоо шүү. Өнөөдөр тэгээд Олимпийн наадмын өдрүүдэд давхцаад Монгол маань жуудаагаас 48 кг мөнгөн медаль авсантай явуулаад бид Олимп батнаас Олимпийн цэнгэлт 2000 оны Олимпийн цэнгэлт болж байсан газраас аяллахаа хэмжлэг хийж эхэлж байна. Тэгээд аялын багийн гишүүдээр үндсэн гишүүдээр нэмэгдэж манай найз Болж Жаргал, Тулгаа, манай найз Наранбаатар, Нямд орж гээд 4 хүний бүрэлдэхүүн нэмэгдэж үндсэн багийн гишүүд Батзориг, Гансүх, Батилгэр гэх миний бид 8 залуу ингээд эхлэж байна. Үндсэн багийн гишүүдтэй танилцах таатай байна. Өнөөдөр үндсэн багийн юун дээр хоолны салбарыг хариуцаж биднийг сайхан хоолоор дайлгуулаа. Өнөөдөр харан да тий. Хоолыг нь харна да тий. Тий. Өмнөх мэдлэгтээс зоргог хоолыг юу яа тайлбарлах гэж харсан биз дээ. Өнөөдрийн маршрут болохоор Cox River гээд гол яг цаашаа Genelan Cave агуу маань хаагдсан гэдэг байгаа маа. Тэгээ ямар ч хар замаараа явж очиод буцаад Катомбо Blue Mountain юу Lookout 2-3 газраар орно. Тэгэнгүүтээ энэ Lawson Road дээр яваад ингэж онгоцом Ганс Lookout энэ дээр энэ юу нөө дөрөнгө хайгын бичдэг. За, стоп. Энэ удаагийн аялалдаа бид 96 км урт үргэлжилсэн 11400 км квадрат талбайг эзлэн оршдог хөх хайрхан буюу Blue Mountain мөчгөөр тохирсон. Энэхүү хайрхан нь манайхаар бол уртаараа Дархан хотоос Сэлэнгийн Сүхбаатар хүртэлх зайд сунан оршсон томоохон нуруу юм. Бид тус хайрханы ам болгон, оргил болгон их аван урсдаг олон голын салаа бүрийг нь самнах 2 дахь аялалдаа инхүү гарлаа. Аяны зам маань зам дагуух колонкоос хөнгөн өглөөний цай халуун кофегоор эхлэв. Байгалийн сайханд хүний сайнтай замын бартайг сонгон хоолны сониг амтаж явах нь бидний нөхдийн жаргал билээ.
Жаналын агуудаа давхиад очсон 4-р сарын 5-нд орсон хүчтэй Адар борооны улмаас зам эвдэрч барилга байшин усан давтаж засварлах ажлууд хийгдээд намтаг хаачсан байж таарлаа. Та нар хэлхэл байх та. Эд нарчтай. Очих газараа судлаад эхлээ шалгадаггүй юм уу гэдэл мангар тэнгээр нь дуудана. Ванга шиг хэлээ. Бид жаялын турш өөрсдөө мангар тэнгээр нь дуудаад л судалчихгүй барьчихгүй гэдэл байсан. Бидний буруу биш юм байна лээ хөөе. Угаасаа бид чинь амьдралынхаа ихэнх он жилүүдийг интернетгүй, мэдээллийн олон их сурвалжгүй, бүр харилцаа холбоо тогтоохтой хүртэл паар зөхөж шүгэлдэж ирсэн нь залуус шүү дээ. Дадаагүй хүмүүс чинь давхар шалгаж нэгтлаагүй нь бидний түмэн буруу. Одоо харин мэдэж явсан. Харин дараагийн удаа ийм руки алдаа гаргахгүй. Амлий. За яах вэ тэгээд? Очих газар олон байна. Цаг хугацаач яагачгүй байна. Хөрхрээний ус доошоо ундгаас дээшээ хөөрч байх сонин үзэгдлийг харах завшаан тохиолдсон нь бидний хараг булаач нүдийг баясгалаа. Энэ үзэгдэл ховорхон тохиолддог. Гол учир нь бидний хөдөөчих гээд байгаа хүчтэй хүйтэн салхины хүч юм. Ямар сандал бид хөрхрээний ус дээшээ хөөрж байгаа хэсэг рүү дорон хөөрөх гээд бараагүй. За бидний дараагийн үзэх газар бол Линкольны хад. Энэхүү гайхалтай хадан өргөлийг 2013 онд албан ёсоор Линкольны хад гэж нэрлсэн байна. Үүнээс өмнө Хавтгай хад, Хурмын хад, бүр Балсарын хад ч гэж нэрлэдэг байсан. Яагад гэвэл залуу хосууд Хурмын зураг авахлах гэж ихээр зочилдог байсан байна. Линкольн хоол нь 1984 онд Эверестийн өргөлд гарсан анхны Австрали улсын багийн гишүүн бөгөөд хоёр дахь оролдлогоо 2006 онд хийж яваад сураггүй алга болж гэр бүлийнхэнд нь нас орсон гэдгийг нь хэлснээс хойш 8700 м-ийн өндөрт нэг шүнийг өнгөрүүлж гайхалтайгаар амьд үлдсэн агуу аялагч, авирагч уулч юм. Тэрээр 2012 онд өвчний улмаас нас орж 2013 онд гэгийн турсгалтанд зориулж тус хатыг түүний нэрээр нэрлсэн юм байна. За тэндээсээ дараагийн аялал болох Кокс голыг гаталж 6 хөлийн замаар явж үзэх гэж байна. Нөгөө л нэг мэдээллийн их сурвалжгүй явдгийн жишгээр бас л мухардлаа. Манай эдгийнхэн чинь гол нь үерлэхээр замыг нь хагаад цоожилчдаг юм байна. Гэхдээ буцаж ирээд үерийн талаарх мэдээлэл хайгаад олоогүй шүү. Энэ бол хинч мэдэх боломжгүй азгүйтэл боллоо. 2-3 гарам бүгдд нь очлоо хаалттай. Монголын хөдөөд бол тойрол гарна гэж үзэн шүү дээ. Энд бол дүрмтэй, журамтай, хуйлтай. Тэрийг яс барина. Тэгэхэр нь хурдхан шиг ойрхон гал түлээд хээрийн хоол хийж идэх газар болохоос өөр аргагүй түрээд аргаа барахаараа сандаг мэдээлэл хайх аргаа ашиглахаар сүлжээтэй газар болохоор давхилаа. Харин аз таарч ойрхон шиг үнэхээр гоё байгалийн үзэсгэлэнт газар болох Лүвэл нурыг оллоо. Энэхүү нуур нь Маунт Пайпер цахилгаан станцыг хөргөх усаар хангах зорилгоор барьсан Кокс голыг боосон далангийн улмаас үүссэн нуур юм. Сиднейгээс 2 цагийн зайтай гэр бүлэрээ зугаалж ирэхэд үнэхээр тохиромжтой газар байлаа. Энд аялагчдад усан цанаар гулгах, загасчлах, зэвээр явах, майхна бариа тонох гээд олон үйлчилгээ явуулдаг юм байна лээ. Мэдээж сайхан түүдэг асааж болно. Бас Австрали ТV-ийн бэлэг тэмдэг болсон кенгуруг хүсснээрээ харж болно. Эрдэнэс хүн төрлөختөн хамтдаа хооллох нь дипломат харилцааны гол үндэс болдог байсан төдийгүй Монголын түүхэнд ч худтайгаа багалзуур хувааж идэх ёсноос өгсүүлээд анд нөхөд эвлэрэн нийлэхдээ хооллож найрладаг байсан юм байна.
Тэмүүжин Жамуу хоёр хоёронтой хуримлсан буюу хамтдаа хооллож найрлсан гэж нууц төвчөнд өгүүлсэн байдаг. Тэгэхээр найз нөхдийн танилцах нөхөрлөх гол үндэс болдог хээрийн хоол аяллаа томоохон хэсэг болсоор ирсэн, болсоорч байх болно. Явуултаа ямар уу гэж. За эхний бол тактурита. Авторитаа. За галдаг тавьсан даа. Ингээд тийм. Гэж юм шиг. Хоёрт бол машрумтэй цаа соустай анны мах. За. Норооны мах явж байгаа. Нэлээд өслөөд үү тийм ээ. Идчихэж л бодод. За найз нартай өнөөдөр бас л нэг ангийн ишгтэй л явна доо. Энэ дэмүүгээд монголоор тэмээ хариул гэдэг шууны махаар стейк хийнэ. Энэ гойны эсхийн мах байгаа. Тэмээр бол Австралийн сүлдэнд хоёр амтан байдаг. Нэг нь кенгуру, нөгөөх нь тэмээр бол байдаг. Урд урдаасаа хараад босцсон хэмжээтэй сүлдэндээ байршуулсан байдаг. Яа тэгэхээр энэ хоёр амтан маань бас хоёулаа хоошоо явж чаддгүй зөвхөн урагшаа явдаг. Яас Австралийн ард түмнийг зөвхөн урагшилж өөдлөхийн бэлэг тэмдэг болгож тэмээр бол кенгуру хоёрыг сүлдэндээ оруулсан байдаг. Тэгээ тэмээр бол бас газар тариалан фермийн аж ахуйнд бас нэлээд сөрөг үр дагавартай. 1932 онд Австралийн засгийн газарт фермерүүд хүсэл тавиад энэ тэмээ харуулыг басгах талаар бас хүсэл тавьж ирсэн юм байлээ. Тэгээд Австралийн айрам бүтэн жил үзэлцээд бараагүй. Тэгээд Австралийн батлан хамгаалахын яамнаас Британий Вант улсын батлан хамгаалахын яамд хүсэлт гаргаад 1932 онд хамтарсан айрам бас тэмээ харуулын тоотлогыг цөөлж агнажсэн бас нэг түүхтэй байдаг юм бэлээ. Тэгэхээр өнөөдөр тэмээ харуулын мах энэ ингээ харахад бол ер нь яг л үхрийн мах шиг юм. Шууны мах гэхэд ер нь үхрийн мах шиг ийм мах байд юм байна. Идэж үзээгүй анх удаага идэж үзнэ. Нөгөө сайхан шараа цахаа идцгэнэ. Дараагийн амтны нэг юм посум гэд энэ бол одоо нэг юм тарвах шиг дуу гэж бодож авсан гэсэн тарвах шиг бишэл юм билээ. Манайхаар бол нэг дорго маркийн эзчтэй энэ нэг дандаа самар жимсээр хоолдог. Наач юу? Туулаар хууч юм шиг биетэй байгаа зү тэ. Их урт сүулттэй юм лээ. Нэг сүүл арьс махнасаа болоод бас айгүй их хорогдсон, айгүй их бас ангийн золиос болсон юм байлээ. Манай тарвах шиг тийм юм. Энэ ерөнхийдөө бол Австралийн арлуудаар болцсон их байдаг. Тасманы арал, Кенгуру, Айрланд гэдэг. Тэгээ энэ Шинэ Зеландын арлуудаар илбэг байдаг юм байлээ. За одоо эхлээд юу ч тэмээ харуулаа амталж бэлдээд ил гал дээр шарна. Энэ посум гэдэг амтнаа бол үнсэнд болох маркаар болгодог юм уу гэсэн бодолтой байгаа даа. Яасаа хоол. Бид болж байна. Яг шараад. Халуун ногоо яадаг ногоо наач. Энэ юу яадаг юм бэ? Таиландын халуун ногоо.
Ер нь энтхийн тоогооч нар энэ тосумаар хоол хийхдээ халуунуугаар сайн амтал гэдэг зөвлөгөө бичсэн байлээ. Тэгээд яг нэг нь бол энгийн зүгээр амтлахаа гэж шаардчих. Нөгөө амтыг нь яг юуны махтай амт, адилхан амттай хүмүүс хэлцүүлэх. Энэ халуунуугаар ингэж Наачин галаар хэлж шүү. Арганы мах идээгүү удацсан бид нар чи одоо сонирхол байна. би бол одоо яг энэ нөгөө амтных нь өөрийнх нь хэдэн шуушиг нь хараад байх юм жоох. Дорхтой адилхан байх болоо гордоод байгаа шүү дээ. Өөртөө адилхан. Үзэг болох. Ангийн юм чинь тэгэл ондоо штэ. Дахиад чи юу вэ? Ангийнх нь юу вэ? Байгаль бол тасархай. Хүтэн байна те. Австралид бол яг эд өвлийн үйлрэл нь болж байна. Монголд 100 болохоор энд үргэлжлүүлээд өвөл болдог. Монголд өвөл болохоор энд 100 нь болж байгаа. Өнөөдөр яаж чагаад хамгийн хүүтэн өдөр мэгч юу? Өнөөдөр чинь тэгээд нэг нэмэх дөрөвтэй л байгаа юм да, тийм ээ? Сайхан боллоо. Сайхан байна. Тоо сэрэг өдөр. Гэтэ гоё наа. Тийм ээ. Одоо энийг ингэнэ. Аль галыг ер нь ерөнхий гал бол. Энэ гал угаас унтарч байгаа юм чи тээ. Аа? Тогоог тийш нь тавь. Энэ галыг задлаа. За хааг нур загас жаргаа баригдаж байна уу? Үдчихэд байна да. Ер нь бол загастай энэ кокс гэдэг бол шүү дээ. Загастай орчон биш үү нааш дахиад ирлээ шүү дээ. Замаг ихтэй байна өнөдөр. Замаг ихтэй байна. За тэгээд ангийн озон гихтэй болтгоо. За ярьлаа. Хаач гой нурмуулсан байна те. Яг бэлдээд байсан. Гой нурмуулжаа. Эй. Хэр болох вэ? Хоёр найз. За нэг жижиг амттай. Ер нь цаг болчихвол болдог юм болоо. Хэд гэж байна? Дөрөнгө гараач. Нэмэх дөрөв. Нэмэх дөрөвч ч стартдаг болчихлоо байна шүү дээ. Хавд байт. Хэдний хүйтэн чиг сонь те. Үзүүрээсээ дарахгүй. Дотроосоо дарах. Монголч нэг гарын хуруу чихний ирмэг энд болохоор шууд нуруу бодроо очиж байгаа шүү. За энэ бол одоо ингээд ер нь гоё болчих. Монголын хамгийн том шууч одоо тас юм байна. За Австралийн хамгийн том шууд. Одоо Австралийн гэл нь юутэй? Дэлхийн хамгийн том шуудаа орно шүү. Африкийн тимээр бол энэ дараа орно шүү дээ. Австралийн тимээр 1.9 м. Яг л өхрийн мах шүү дээ. 1.9 м болтол өсдөг. 45 км цагийн урттай давтдаг юм шүү дээ. Тэнэс тоглож байна. Чим бол өстө маналцаа л байх юм шүү дээ. Шууны мах гэхэд бас Шууг хэргүүл юм байна. хөрхийн мах шиг л. Тэмээр бол юм мах болсон байна. Энэ ер нь бол яг үхэр юм байна уу? Шувуу гэхэд одоо ямар ч шувуу. Ер нь бол үхрийн махтай ер нь их ойрлцоо. Эртүүд бид нар буффалогийн мах идсэн шүү дээ. Энэтэй бол ер нь их ойрлцоо. Энэ шувууны мах гэхэд бол ер нь бол бормор. За амт ямар юу шиг байна? Хоёр хамтсан байгаа нь юу юм?
Муухай амт бол алга. Гөрөөсний махыг бол амттай байна энэ. Гөрөөсний мах ч ийм гоё амттай биш шүү дээ. За. Тэр нь яг аргуу нэг тийм. Гамтаасаа хоол ичсэн болтодоо баярлаа. Өргөдөө баярлаа. За. Шүүс нь гоож зүгээр сүүлтэй. Сүүлтэй. Хүү энэ үнэр мөнөр бас ивтэйх үнэрт юм биш үү? За нөгөө босом гэд одоо монголоор бол энэ чинь одоо уутад харах гэж байгаа шүү дээ. Таруу гэж. За таруу юм да. Тэр Харахтай гэж нөө. Харгууны янз. за энэ нөгөө янз юм. халуун ногоогоор амталсан. За ир юм байна. Ирүүлж ичээд бусдаа бас хуваалцдаг байгаа шүү. Анны махын бол Тэгвэл бас нэг муухай амттай юм биш л юм байна тий. Галуу. За ингээ поссумны маань ингийн менежер амтсан. Хоёр дахь одоо поссум маань гарч байна. Сүүл маань. Сүүл нь богиносон байна. Энэ жоохон шүлтэй болсон байна. За. За энэ поссум гэдэг шүлний ав байж л таа. уутад харах гэд. Монголоор өчтөд. Тамаа зөргөө. Таны шүлнэ. Халуун ногоотоос яг ингээд амтлаг нь гоё юм байна. Амтлаг нь гоё юм байна. Яг тахаа. Яг дахиад. Оо, яа чинь. За. Хатныг өлдөж мото. Юу юм бэ? Юу вэ? Юу хаа юу? Амтлаад манайха хилээд байна шүү дээ. Таруух тал руугаа. Одоо яг нөгөө юу энэ яг нөгөө тарганы нөгөө нэг хавирга энэ нэгээр нэг цулгаад идэж шүү дээ. Амтлаг нь аим гоё юм. Энэ асаад хөдөө. Яг гоё юм. Гоё. Аа гоё. Танаас бол гоё юм. Одоо харин жигтэн тархацаа орж иж байна шүү. За энэ янз юм байна. Халуун ногоотой биш зүгээр яг ингэж амтуул гоё болтой. Яа. Зөөлх юм байна махан. Let's play. Ингээд бидний нөхөд харих цаг болж хог хаягдлаа түүж ангилаад гэрийн зүг буцлаа. Өнөөдрийн аялалд агуугаар машинтай явах, ширэн урсгалтай хулгатлах, хавцал дээгүүр дүүжингүүрээр явах гээд баялаг адал явдал маань бүтлгүүцсэн ч дараагийн аялалд иймэрхүү алдаа гаргахааргүй л том туршлага хуримтлууллаа. Ойр мөхөн шиг нэг судалгаа шинжилгээтэй дараагийн аяллаа маршрутаа зохиоё доо. Дараагийн аяллаар бүр сонирхолтой газар төлөвлөнө. Та бүгд мань харин бидэнд урам өгч
YouTube хуудсанд маань шеэр хийж, subscribe дараарай. Let's play. Систем хамгаалалт болохоор гайгүй хаа. Замын тэмдэг цагааш нь харж байна уу? За хэдүүл ингээд агуургаа орж үзсгээ. Эсвэл яг ингэж л байна. Бүдэнгийн махтай сайхан латсаа шүл байгаа. Rosas para usted.